Өнөөдөр манай 10 ихэр сумын бүсийн онцлогын эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч нар айл өрхөө дээр явж байна. Тэгэхээр бид одоо танад ирж байгаа багаар танилцуулъя. Манай лаборатори их эмч Инктай юу? Няран төсгийн няран эмч Сүнжидмаа. Физик эмчилгээний эмч Оюун Чимэг. Манай эмчийн эмзүүч Замбатулан, эмэгтэйчүүдийн эмч Улан Дэлгэр, доторын эмч Дорж Чарлоо, доктор арсны клиникийн эмч Наран Туяа. За чих хамаахаа эмч Нямхүү эмч нарын бүрэлдэхүүн. За миний бие эрсдлийн эмч Инквэр гэж юм байна. За ийм одоо олон нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй айлуудаар үйлчлэг хийж яваа. Одоо төмбөлгөн. Сүс чинь том хэмжээний чулуутай байна. За юу. Одоо энийг мэслийн эмч нарт үзүүл ярах хэмжээ хавуулах одоо хэрэгтэй байна. Тэгэхээр эмч нь одоо чамд уман булчин суулруулахад ямар юм хэрэгжилж болох уу гэдэг ийм бичээд өгчээ. За тэгээ гол нь л ерөөсөө дэглэмэл барих хэрэгтэй. Ерөөсөө ингээд моциклтэй ч юм уу морь ч юм уу тавхад байж болохгүй тийм ээ. Ер нь болж игэл хөдөлгөөн багтай байж байгаа. Ерөнхийдөө аяндаа ингээд нөгөө умаачил сулраад ирэнгүүт өрөвслийн эмчлүүлээ жоохон дэглэм бариад тэр аяндаа юуч сулраад ирнэ. Тэгээд чи цаашдаа юуг анхаарах вэ гэхээр одоо ингээд чангараад байвал нөгөө хугацаанаас өмнө юу гарч болно гэсэн чинь одоо нөгөө дутуу төрөлт үүсч болно гэсэн. Тэгэхээр чамд ямар шинж тэмдэг илүүл эмчтэй хандах вэ гэхээр биш. Умаачин бүр ингээд бүр мөчлөгтэй юм шиг ингээд нацалж өгдөг тийм ээ. Хийлийн додгсаар хатгаж өгдөг. Доошоо зусрахыг юм гаргах тийм ээ. Иймэрхүү загварыг илэрх юм бол яаралтай юуныхаа эмчтэй үзүүлэх юм шүү дээ. Тэгээ уламжлалтын эмнэлгийн хувьд бол энэ бат хоёроо бол манай бас эмнэлэгт одоо уламжлалтын хэсэгт нэлээдтэй эмчилүүлдэг хүн байгаа. Тэгээд яг одоо энэ хүний хувьд бол хийгдэх эмчилгээ нь цэргийн засах эмчилгээ гол нь харуулцтай хүмүүст хийгдэж байгаа. Цэргийн засах эмчилгээг одоо яг хөө манай эмнэлгийн зүгээс бариад засвал зүйтэй. Тэгээ иллэг тэгээ цахилгаан эмчилгээнүүдийг тэгээ мөн хөдөлгөөн цэцлийн эмчилгээнүүдийг хийж байгаа. Гэхдээ зүүн төвийн эмчилгээ нь бол бас нөгөө нэлээ ширүүн цасл учраас яг одоо энэ нөгөө биеийн байдлын сул байгаа одоо бас арсан дээрх хөөхөйдийн хөгжил юм сул байгаа тохиолдолд зүүн эмчилгээг хийхгүй эсрэг залттай. Бусад ерөнхийдөө зүүлийн эмчилгээ буюу бариад цэцлэг голчлоод одоо явдаг байгаа. Кавахаар арга гэдэг нь одоо энэ гараа сарууны булчингийн чангарал үүсчээд гараа атгачаад байдаг шүү дээ тийм ээ. Энийг одоо сайжруулах арга байгаа. Ерөөсөө өдөрт 50-100 удаа энэ атгачаад байгаа гарыг ингээ хүчээр цочроож ингэж өгдөг. Энэ кавахаар гэдэг арга сүүлийн үе чинь үүссэн арга. За нөгөө CI буюу ерөөл талыг хорих гэдэг нь ерөнхийдөө одоо нөгөө өвчтнийхөө тэгэхээр яг бат хоёргоо хувьд бас арай өөрөө команд одоо биелүүлэх болохоор хийх боломжгүй. Тэр нь болохоор өвчнийхөө эрүүл гарын сойж байгаа нөгөө энэ саата талын гарыг хөдөлгөөнд оролцуулдаг ийм эмчилгээнүүд байгаа. Бүсийн онцлогын эмчилгээний төвийн эмч нарын 1-р багаас багийн одоо нөгөө сургалт зөвлөгөө хариуцсан одоо сурчлагын багаас энэ бүсийн онцлогын эмчилгээний төв үзүүлж байгаа тусламж үйлчилгээний талаарх танилцуулгыг бяцхан товчхон танилцуулгыг хийх гэж байна. За манай одоо Өвөрангай аймагт бүсийн онцлогын эмчилгээний төв 220 ортой 272 ажиллагчтай 14 клиник албатай амбулаторь поликлиникийн 28 км нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ хөдөө төв Харайлын аймаг сумд одоо үзүүлж байгаа. За тэгээд одоо манай бүсийн онцлогын эмчилгээний төвд хийгдэж байгаа сүүлийн үед хийгдэж байгаа шинэ эмчилгээнүүдийн талаар танилцуулах гэж байна. Энэ нь бол бүсийн онцлогын эмчилгээний төвийн нүдний тэргүүлэх зэргийн эмч Мемсрэн энэхийг усад одоо мэргэжил дэвшлэл 2 сарын сургалтанд зориулсан жижиг цэцлэг нүдний болор суулгах хаалганы арга техникийг эвлүүлж одоо амжилттай ажиллаж байна. За гэмтлийн хэмж Батмагмарын одоо гэмтэл сонгох судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн инженерийн туршлагаар гар сарууны гэмтлийн үед эргэтэн цэргийн мэсцэл болно. Теншин бэнд гэдэг хагалгааг нэвтрүүлээ бас амжилттай ажиллаж байна. За мэсцлийн одоо шинэ технологийн хувьд болохоор энэ 2006 оноос хойш гүний одоо хөлийн судасны өргөсөл мэсцэл хийх одоо ийм эмчилгээг нэвтрүүлээд бас ажиллаж байна. За мөн мэсцлийн одоо энэ төлөвч 2011 оноос машин дурангийн мэсцлийг бас нэвтрүүлээд төсний чулууг авах одоо төсний янз бүрийн одоо өвчний эмчлэх юм одоо эмчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна. За дараа нь Пеплиний цех буюу одоо Чехийн хөгжлийн агентлагын төслийн байгууллагаас нийлүүлсэн явуулын эмнэлгийн нийт одоо аймгийн 10 сумын 14 багт эзлэх шинжилгээг хийж ажилласан байна. Энэ бол за дараа нь бол эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалт
буюу 856 сая 850 мянган төгрөгийн өртөгтэй компьютер томографи аппаратыг суйрлуулад одоо ажиллагаанд оруулах гэж явж байгаа. За дараа нь бол Монголын манганы сорилтын сангийн эрүүл мэндийн цэцлийн хөрөнгө оруулалт 406,438 долларын өртөгтэй маммографи аппаратыг суйрлуулж одоо хүлээж аваад байгаа. За дэлхийн зүйн олон улсын байгууллагын санхүүжилтээр 4D буюу өнгөтэй аппаратыг 2013 он 12.3 сард суйрлуулж 241 ихийг одоо онцлогоонд хамруулж урийн гач үйлчлэлтэй нийт 11 тохиолдлыг илрүүлчихэд байна. За дараа нь глобал сангийн санхүүжилтээр олон эмийн тасалтаас үрийн палатын цэцрээ ажил 17 сая 150 мянган төгрөг 806 төгрөгөөр хийгдэж хүлээн аваад одоо ашиглалтанд оруулаад ажиллаж байна. За мөн одоо өдрийн эмчилгээ хийх өрөөг одоо шийдвэрлээд эмч гаргаад энэ өдрийн эмчилгээ сторийн дагуу одоо энэ өдрийн эмчилгээг хийдэг юм өрөө гаргаад ажиллаж байна. Манай багийн зүгээс энэ айлдаа эм бяцхан гэрийн эмийн сан бэлдэж ирсэн байгаа. Энэ гэрийн эмийн сан дотор бол дандаа жорггүй олгох. Энэ угаасаа нөгөө гэрийн эмийн сангийн байх ёстой эмийн чагсаалт гэж байд юм байна л да. Тэр чагсаалтын дагуу бэлдсэн. Тэрэнд нь бол өвчин намдаах юм, халуун бууруулах юм, шархны ороох боох материалууд, электрон халууны шил, ханиадны юм, гидсний юм юмнууд байдаг. Мөн гэрийн эмийн сангийн нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эмнэлгийн тусламж нь аль багт байдаг эмнэлгийн хаяг, утасны дугаар, тусламж үзүүлэх утасны дугаартай юм тэмдэглэлийн дэвтэр байх ёстой гэд бид нэг юм бэлдсэн байгаа. Тэгээ энийг гардуулж өгье. За баярлалаа. Бат 2 гон дээрээд Бат 2 гааг үзлээ, их нарын үзлээ, жирэмсэн эмэгтэй мөн бас нэг хүүхэд үзлээ. Тэгээд 2 хүүхэд үзлээ. Тий. За энэ Бат 2 гаа бас хэвтэрт олон жил болж байгаа хүнд өвчтөй юм байдаг юм аа. Тэгээд бид нар бас ийм хүнийг ирж үзсэндээ эмч бид нар бас баяртай бай. Тий. Гэрийн хүний хувьд бол эхот харлаа. Сүсний чулуутай байна та тийм ээ. Энэ бол онцлогдож байна. Тийм учраас одоо дараа даруйхан бас месслийн эмчид хандаж манай эмнэлэгч одоо дурангаар одоо сүсний энэ чулуу гэж авч байгаа шүү дээ. Тий. Тийм учраас одоо бидэнд одоо хандаж энэ сүсний чулуугаа ахуулах хаалгааны асуудлыг бас шийдвэрлэх хэрэгтэй та. Тий. Тэгээд жирэмсэн эмэгтэйг зөвлөгөө өглөө 2 хүүхэд мөн үзэж зөвлөгөө өглөө. Тэгээд энд бол одоо бид бас сэтгэл хангалуун байна. Манай өсвөр онцлогчдын төвд эмнэлгийн мэрэгжлийн багийнхан танай гэрт хүрэлцэн ирлээ. За би багийн хангишүүдийг танилцуулъя. Хүүхдийн эмч тогтолтолом, шүдний эмч мөнх цэцэг, мэдрэлийн эмч Цэндмаа, бүр сонцлогын эмч Цэрэн Дэмбэрэл, дөрвөн сүнсний эмч Хүмүүн Дэлгэр, манай доктор өндөр насны эмч бүр үзэр нарын юм бүрэлдэхүүнтэй. За би өөрөө бол Мисаслын эрхтэй шүүдийн эмч баяр сайхан нарын бүрэлдэхүүнтэй. Зөөр явахгүй гэж хүсч чадахгүй. За. Босдгоо байна. Хин та хүүхдээ ер нь өөр асаах. Шээс баса яаж гарах вэ? Памптай. Бангийн памптай байна. Томч энэ хүүхдийг хоёулаа хамт үзэх үү? Би хүүхдийг чинь болж байгаа. Яхаа тавуулаа. За. Тэгээ хүүхдийн та өөрөө үзүүлээ хүүхдийг яах вэ? Хаданда яаж идэх вэ? Моогайг юу ч биш үү? Өөр идэж чадахгүй. Өөрөө идэж чадахгүй юу? Өөрөө сууж чаддгүй. Сууж чадахгүй байна юм чи. Фитнестэй үү? Нэр нь хэм блэ? Нэрийн юм гэдэг юм ээ. Өнөр хоёроо 13 таа гэсэн. За л. 13 таа. Чангатай мэн үү?
Тэгвэл нэр нь энэ хүн чанга За гизээ сайн тэмбигээрээ. Бүсгэрдүүл юм шиг. Бүсгэрдүүл юм шиг гайд байна. За сайн тэмбигээрээ гизээ. Хөрхийн төрийн Жамбал доржид Мис Аслим болон эрэгтэйчүүдийн үсгийг хийлээ. За эхоо шинжилгээ хийсэн. Эхоо шинжилгээний хувьд бол танд бол одоо ямар нэгэн өөрчлөлт хийсэн гайгүй байна. Зөвхөн төрийн үйлчилгааны хувьд бол хэмжээ бол хэвэн харин шохоочлолтой гэж энд өгсөн байгаа. Төрийн үйлчилгээгүй шулуун гэдсээр одоо үслэг хийсэн. Төрийн үйлчилгээ бол одоогоор бол томгүй, өвчнгүй, гадаргуу бол хөлөр гайгүй хэвэн байна.